номонд ямар нууц оршдог вэ? Энэ асуултын хариуг эрэлхийлэх учир шалтгаан нь номын тухай хүүрнэх бидний энэ удаагийн нэвтрүүлгийн утга санаа юм. Он цагийн орчилд хүн төрлөختөн оюун санааны үнэн чившгүй өв санг бий болгосон ном хэмээдэг. Харин тэрхүү ном гэж үнд байлаг өөртөө хэл хязгааргүй эрх чөлөө хийгээд төгсөшгүй мэдлэг, тайлагдшгүй нууцыг агуулсаар байна. Номыг бүтээн тойрвсон ард түмний өөх түүх үеийн үед өвлөгдөн өөрийнхөө очихоо юуныг гэрэлтүүлэх шидийг бүтээдэг хэмээвэл монголчууд гайхамшигыг бүтээсэн эгэл бус ард түмэн. Тиймдээч баг болчраас номтой нөхөрлөх арга ухаанд үр хүүхдээ сургаж номыг өөр өөрийн арга барилаар унших дадал дэвшил бий болгон хязгааргүй эрдмийн оргил руу далжигүрээ дэлгэн ниссээр иржээ. Таны хувьд ном гэдэг яг юу вэ? За миний бодлоор бол ном гэдэг зүйл маань бичиг үсэг тайлагдсан хүн бүрийн оюуны талх. Ном гэдэг бол хүн төрлөختний үүс бий болсон цагаас бүтээсэн ердөө гайхамшиг. Би одоо өөрийнхөө амьдрч үзээгүй, аялж үзээгүй тэр цаг хугацаа тэр орон зайгаар аялах маш том боломж. Өөрийгөө төлөвшүүлнэ. Нэг гэсэн миний тархины цэнэг авах хамгийн том боломж. За тэгэхээр ном гэдэг бол ерөөсөө л хүн төрлөختний одоо өнөөдрийг хүртэлх бүхий л цаг хугацааны түүхэндээ бий болгосон одоо хамгийн том соёлын хэлбэр гэж үзэж байгаа. Эрдэнэтэд амьдарч байгаагийн хувьд төсөөлж бодох юм бол одоо манай эрдэнэт уул юм да. Яг миний хувьд бол хувь хүний хувьд ном бол миний хувьд эрдэнэ. За одоо бүр эртний тийм ээ номны үүсэл Египтийн үеийн тэр шавар номноос ахуулаад өнөөдрийн одоо цаасан цахим ном хүртэлх одоо бүх номуудад маань үндсэндээ хүн төрлөختний бүхий л цаг үе тийм ээ. Одоо соёлын, оюун санааны бүх өвүүд хадгалаастай бичээстэй байгаа гэсэн. Ер нь энэ номын түүхийг харахад хамгийн их эрхэмлэн дээдэлдэг ард түмэн бол манай Монголын ард түмэн гэж ойлгодог. ертөнцид одоо олон гайхамшиг байна. Тэр энийг гайхамшиг ном гэсэн би түрүүн те. Хоёр дахь нь хүн гэдэг амьтад чинь үргэлж таашаал цэнгэл ирэлхийлж явдаг. Ном гэдэг бол тэр хамгийн дээд таашаал хүртэнэ гэсэн үг. Хүн бол даалуу тоглож болно, шопинг хийж болно, шоу хийж болно, тийм ээ? Бүхэл зугаа цэнгэлийг хүн ирэлхийлж хамгийн дээд ном ш. Тэгээд одоо номоо торгоор баримтгэлж जैन тийм ээ? Арт мөнгөөр уралж जैन, хэвлж जैन, баралж जैन ийм ард түмэн бол цөөхөн. Энэ бол хүний бүх ард түмний түүхийг үлдээж байгаа хүний оюуны бүтээл учраас энэ номыг бол дээдлэн хүндэтгэх ёстой л гэж бодож байна. Энэгээр бол ном гэдэг бол юугаар ч орлуулж болшгүй ийм одоо үнэт зүйл байна. Би ер нь хүүхэд байхаас л номтой өөрийгөө их ойр өссөн, их азтай хүн гэж боддог. Би 1-р ангидаа энэ үсэг болж исэн. Тэгээд цагаан толгойн баяраар энэ үсэг болоод ном уншаарай, номын нөхөр болоорой, ном гэхэд ордог энэ үсэг би байна гэд ингэж хэлжсэн байна. Бас маш сайхан дурсамж гэж ойлгож байна. Тэгэхээр би ер нь маш багасаа бичиг үсэг тайлгдсан цагаас эхлээд номтой ойр байсан. Тэгээд миний мэрэгжил номын санч мэрэгжил. Энэ номын санч мэрэгжлийг эзэмсэн хугацаанд ерөөсөө өдөр тутам байнга номтой нөхрөлж номын өргөнд заларч байна да. За бид чи их багынхаа л одоо ном уншдаг хүүхдүүд байлаа штэ. Номын сайн нөхөр гээд хөрхөн тэмдэг авдаг байсан. Тэгээд номыг бүр хизээ одоо илүү тэр үед их зөв судалж ирсэн болоо гол дүртэй, агуулгатай, ач холбогдолтой ингээд уншсан номоо хөтэлдэг байлаа, тэмдэглэдэг байлаа, үзүүлдэг, ярьдаг юм байсан. Тэгэхээр би бол маш бяцхан уншигч байсан. Уншиж сурна гэдэг бол тийм одоо хүмүүсийн яриад идэг шиг ялангуяа 6 настай хүүхдүүд уншиж сурна гэдэг бол тийм хүнд асуудал биш. Уншиж сурна гэдэг бол энгийн л асуудал. Ялангуяа өөрийнхөө хэл дээр. Тэгэхээр өөрийнхөө хэл дээр уншаад сурцсан хүн болвол гадны ямар ч хэл дээр, гадаад хэл дээр яг
өөрийнхөө уншиж сурсан аргаараа уншиж сурдаг. Монгол хэл дээр яаж холбож уншиж сурсан англи үсэг үзээд ирэхээр яг тэр аргаараа л уншдаг. Орос хэл үзээд ирэхээр яг тэр аргаараа л уншдаг. Тийм учраас тэр унших бол нэг талын уншуулж сургах бол нэг талын урлаг, нэг талын асар их том соёл. Манай ээж багаангийн багш байсан. Тэгээд намайг 5-6 таа байхад ардаа дагуулж яваад арын ширээндээ суулгачдаг байсан. Тэгсэр байгаад би уншаа сурцсан. Тэгэл нэгдүгээр ангид байхдаа бүр ормоо унших дайны болцсон байсан. Тэгээд ширээнд ороо ном ормоо уншиж байгаад багштай баригдаад нөгөө багш маань хүүгээ хүүхдүүдэнд ном уншиж байгаа гэдэг. Тэгэл ерөөсөө намайг онгорцсон бахoo. Тэгээд тэр багш маань багаангийн багш намайг өрөөсөө дээд зэрэгээр эрхлүүлээд 4 төгсгсөн. Тэгэл заварг бус бүх хичээлээр мартсан бахoo. За ном бол миний хувьд бол хэрэглээ. Хэрэглээдээ бол үнэхээр одоо өдөр тутмын хэрэглээ. Яг л талхтай адилхан өдөр тутмын хэрэглээ гэж би үздэг. За номыг одоо арилж гамнаад тийм ээ одоо дээдлэн гэж үзэхээсээ илүүтэй яг нөгөө анханасаа хэрэглээ гэдээ үзчихсэн учраас тэгэл тэр номыг бол би дуртай хуудсыг нуглаад уншдаг тийм ээ. Ерөөсөө тэгэл одоо өөрт гарт ойр хаана байж болохоор байна тэр бүх газруудаа байрлуулдаг. За тэгээд хэд хэдэн номуудыг зэрэг унших байдлаар ажил дээрээ гэртээ газруудад тавьчихдаг. Тэгээд уншаад явчихдаг. Ном болгоноос авч үлдэхэд шүү юм зүгээр ингээд уншсан явцдаа хүн төлөвшөөл явцдаг баг. Хүний тэр төлөвшөл ёс суртахуун аливаа юм тэгэл ном чинь шууд бишгэхэд явцын донд нөлөөл тэр хүн чинь тийм болох гэж бодож байна. Тэр хүний зан төлөв аливаа юм номны нөлөөлөх үрдэн бол тэр л баг. Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөөх мэт химэн. Ардын мөрөн зохиолж, нэр тэрдэмтэн академич Сэндийн дамдын сүрэн нэгэнтэй үүснэвэ. Чухамда ном гэж айлын чимэг тавиурын гоёо бос. Ном гэж оюуны хэрэгцээ тархины тэжээл. Ном нь ашгийн төлөө алдрын тусад бос. Ном нь амьтны тусад амьдралын төлөө. Ном зохиогдож хэвлэгдэх нь гол бус. Ном тараагдаж урагттлаа уншигдах нь чухал. Номын зорилго нь тархийг хогийн сав болгоход бус. Номын агуулга нь сэтгэлийг ариусган гэгэрүүлэхэд чиглэдэг. За мэдээж бичиг үсэг тайлгдаал тэгэл номтой анх учирсан. За миний зүгээр одоо яг одоо бүр өөртөө тийм ээ хамгийн гоё мэдрэмж авч уншсан анхны ном гэх юм бол Бэгзээ Яваа Улангийн Намрын мөнгөн шүн гэдэг шилмэн шүлгийн дөөр байдаг. За тэр номыг би нэлээд багтаа уншиж байсан. Доторх ихэнх шүлгүүдийн одоо цээжилчихсэн юм байдаг байсан. За тэгээд ээж маань маш их ном уншдаг байсан учраас ээжийнхээ уншдаг байсан бүхий л номуудыг уншаад тэгээд сүүл рүүгээ нөгөө уншихтаа дадаад ирнэ. Унших гэдэг чинь өөрөө нөгөө бас нэг төрлийн зуршил болж хүнд суудаг, дадал зуршил болж. За тэгээд уншихыг дадал болгоод ирэхээрээ тэгээд илүү зузаан, илүү одоо үргэлжилсэн үгийн тийм ээ ийм номууд руу орж эхэлсэн. Нас нь бас өөр уншигддаг. Бага байхад бол хөөхөн одоо миний мэдхийн биднес чинь үнний хорвоо, инэрлэгөө хорвоо гэл тэр чинь барьж аваад чихтэй хүн уншаал ингээ сүүлчийн буун дуу гэд одоо ерөөсө хүмүүсийн бүр дотор нь ороод уншдаг байсан мянган загтал гэдэг ном байлаа. Гол дүрийн залууг өнгөрчхөөр нь бараг уйлж уншиж байсан тий. Одоо л тэрийг бас арай өөрөөр харж уншсан л да хэрвээ дахиад барьж аваад унших юм бол. Гэхдээ би голцоо сонгодгуудыг уншдаг. Дээрүүд хэвлэгдсэн номнууд миний нөгөө багада уншиж байсан ганц хоёр ном дахиж хэвлэгдэхгүй байгаа. Тэр хэдэн номнууд. Тэгээ одоо яхав нөгөө хэвлэгдэхээр ингээ харахаар надад айгүй гоё л байдаг л да нөгөө багада уншиж байсан ном одоо ингээ шинээр хэвлэгдсэн. Гэхдээ яг тэр хуучнаар багада уншиж байсан олж харахад бол бас айгүй гоё дотно. Намайг эхэлж номонд дурлуулсан ном бол Робинсон Крузо. Нэгдүгээр ангийн хүүхэд байхад Хөвсгөл аймгийн Тосон цэнгэл сумд аав минь нэгдлийн дарга тэнд манайх байсан. Тэгэл нөгөө өвлийн хүйтэнд
цайны сүв оруулж иргээд хөлдөө сүв гисгэх гээд ээж амбарлоо байшинд гаргана. Байшин руу гараад алгана. Нөгөө чи хайч ба яава ивэ дууд нашгирна. Би нөгөө хөлдөө сүгээ барьцлаа. Тэр байшингийн ханан дээр Робинсон Крузог ингээ хуудснуудыг ураад наацсан. Хөдөөний айлууд байшиндаа хандаа наадаг гэсэн шүү дээ, обой шиг. Тэр хананд наасан Робинсон Крузог нэгдүгээр ангийн хүүхэд тэгж түүж уншиж анх одоо номонд дурлж орж исэн. Уншигчдын ялгаа байна. Бидний баг үед бол аль болохоор уламжлалт цаасан хэлбэртэй номыг уншдаг. Тэгээ номоо дамжуулж уншдаг. Ном их бас тиймч олдцтой биш, ховор тий. Номын санд ингээд очир дугаар үүсгэн уншдаг. Тэгээд номын сан одоо уншигчид их олонтой харьцангуй нөгөө тийм байсан. Сүүлийн үед болохоор нөгөө цахим ном одоо сошиалор цахим ном дэлгэрсэнтэй холбоотой мэдээлэл хүмүүс айл болохоор түргэн шуурхаа авж гин. Тэгээд энэ хэрээрээ бас маш олон төрлийн ном хэвлэлтэй янз бүрийн хэлбэрээр хэвлэгдэж байна. Номыг одоо ном бол ерөөсөө тийм гоё тавилга биш байхгүй юу? Тавилга биш. Эсвэл одоо юу гэдэг цуглуулга бас биш те. Тийм болохоор авч уншлаа. Би бол ярих дуртай хүмүүст яа нэг юм ном уншсан чараа ингэсэн байгаа юм да гэд ингээ ямар нэгэн байдлаар цайны цагаар ч гэсэн хүмүүст ярьдаг байсан. Ингэсэн айгуу гоё өстэй нэр ингээ оргиод байгаа юм чи угаасаа ингээл уншаал дуусаал тэндээс өөрийнхөө ойлгосон. Ер нь бол бид хэд чинь мэдээллийн амар эрчтэй хөгжиж байгаа том 900-д явж байгаа. Тэгээд дээрэс нь стресс маш их байгаа. Тийм болохоор аль болох эерэг талын эсвэл гоё хайр дурлалыг ч юм уу те ер нь ярих тийм нэг ярилцах одоо жишээ энэ нэвтрүүлэгч гэсэн гих өгөх байх л гэж бодож байна л доо. Номын соёлын хувьд бол бид хэд манайхан бас одоо хөрх ахиж байгаа гэж бодож байгаа нэрээ залуучууд их уншдаг болсон байна. Тэгээд израильчуудын тухай би уншиж ирсэн нөгөө нэг цойлогстоос тэр гайхалтай ард түмэн тэр номын сангүй айл байдаггүй гэсэн тэр улсуудын тэр израиличүүдийн хүүхдээ ингээ өсгсөн. Одоо тэр охины бичснээр би ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс бас сурмаар юм байгаа юм байна. Тэгээ номыг ингээ гоё хавцлаад л нандинаад л тэгээ арай ураа ичихгүй бол яаж ч уншиж болно. Тэрийг унших хэвээр ганцхан өгөөчтэй байх хэвээр. Энийг би хэрвээ айтайхан ном аваад унших юм бол би хүнийг чи уншаач гэж өгчөөд бас араас нь их нэхий гэж боддоггүй. За зарим нь бол одоо мэдлэг олж авах гэж уншиж байна, тийм ээ. Зарим нь мэдээлэл цуглуулах гэж уншиж байна, тийм ээ. За зарим нь бол зүгээр л ерөөсөө яг одоо номноос цэвэр мэдрэмж авахын тулд, тийм ээ. Таашаал авахын тулд уншиж штэ. За тэгэхээр миний хувьд бол номыг унших хамгийн зөв хэлбэр нь юу гэхээр яг өөрт таалагдсан номоо сонгоод тэгээ яг өөртөө одоо тэр уншиж байгаа номноос авч байгаа мэдрэмж л хамгийн гол нь гэж үзэж байгаа. Хүн гэдэг бол угаасаа л өөрөө энэ мэдрэмжээ таашаалаад дагаж амьдардаг юм тийм шүү дээ. Тийм болохоор өөр таалагдж байгаа номоо сонгоод яг л тэр өөртөө л одоо хамгийн сайхан мэдрэмжийг тэр номноос авах нь л хамгийн чухал гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ миний яг өөрийн тухайд бол одоо бичгийн тулд л уншиж гин гэж ойлгож байна. За ихэнх үедээ бол яг одоо ингээл таашаал авахын тулд уншдаг байсан бол одоо өнөөдөр тухайн зохиолын одоо яг дүрийг яаж гаргасан юм тийм ээ диалог нь ямар юм дүрслэл зүйрлэлүүд нь ямар юм гэх мэтээр бүр одоо илүү одоо дотгошоо нэвтэрч одоо тэр бий болсон тийм ээ бичигдсэн зүй тогтлыг илүү анзаарах талаас нь илүү бүтээлч байдлаарч гэдэг юм уу тийм ээ өөртөө хэрэгтэй байдлаар үндсэндээ өөрөө одоо бас зохиол бичиж байгаа учраас бичгийн тулд уншдаг. Номыг бол хаанч уншиж болно? Номыг ерөнхийдөө нөгөө олон ном уншихтай гол нь биш, яг өөрт хэрэгцээтэй мэдээлэл олж унших. Тэгээд яг тогтож унших, тийм ээ? Яг хэрэгцээтэй мэдээлэл тогтож унших. Бусад ном мэдээлэлтэй бас харьцуулж уншвал зүгээр гэж бодож байна. Наснаас нь шалтгаалаад хүний унших хэлбэр, унших зорилгууд нь хүртэл бас хувьсан өөрчлөлтөд өөр болоод явдаг л гэж ойлгоод байгаа юм. Би бол одоо тэр номонд соёлтой хандах гэдгийг бол одоо баг хатуу чанд баримталдаг багш нарын нэг.
Одоо хүмүүс уншчихлээ бүр ингээл ноортол нь унш сайхан байна гэдэг би бол тэгж ханддаггүй. Уншуулахаасаа илүү өөрөө уншиж өгөх бас маш их дуртай. Норвегийн намтрыг би усаачлаж хэвлж авсан байсан. Тэг уншиж өгсөн чинь Норвегийн намтар дээр бол сэд болж илээ. Бас хэд хэдэн хүүхэд бүр инээлдэж хөхрөлдөөд сэтгэлийн хөдөлгөөн энэ төр нэг тод илэрч харагдчихсэн. Юу нь тэднэрт сонирхолтой байна гэхээр нөгөө одоо чинь энэ бага насны хүүхдүүдэд нэр нь айгүй сонирхолтой. Норв гэдэг нэртэй хүн энэ хүүхдүүд бага насны хүүхдүүд өнөөдөр баг сонсгоо болцсон юм байна л да. Сонсоогүй. Норв гэж юу вэ? Норв гэж юу вэ? Тэгээ уншаад ирэхээр Норв чи хүний нэр юм биш үү? Норвыг томор очих багшаа гэх мэтэр дөнгөж 2 дугаар ангийн хүүхэд шүү дээ. Норвегийн намтрич одоо сүүлийн үед ингээд сурах чигтрээс орохоо болцсон. Амжилттай уншиж сурахгүйгээр номонд дурлах боломж байхгүй. Соёл ертөнцийн хүний амьдралыг номгүйгээр төсөөлөхөд том бэрх. Тиймдээч 60-наас 60-д, 100-наас 100-д, 1000-наас 1000 дөртөөсөн монголчуудын их түүхийн хойморт алт эрднэр чимэглэн торго турдангаар баримтгалсан үн төвүүд хадгалаастай байна. Цаг үеийнхээ сорволсон садиг түүхийг бид улбаалах учиртай. Бүр одоо гэр ороолгын чинь тэр ховор гоё номнууд чинь тэгэл гал түлээл байж байгаа тохиолдол зөндөл харж илаа. Мэдээж таагүй сэтгэлд өрнө, тийм ээ. Ер нь бол яг хуу нэг гоё юм байдаг шүү дээ. Хаанч дээр, тийм ээ. Одоо автобусанд ч байсан, гадаа гудамжинд цэцэрлэгт хүрээлэнд ч байсан, тийм үү? Гэртээч ном бариад сууж байгаа хүн. Эсвэл зүгээр гудамжаар ном сувчилцаа алхаж байгаа хүн заавал нэг нүдэнд дулаах, тийм. Нэг эрхэмсэг, нандин, тийм санагддаг. Тэгэхээр ном гэдэг зүйл өөрөө одоо тийм зүйл байхгүй юу? Тэгэхээр ном гэдэг зүйлд бол мэдээж тэгж эрхэм хандах хэрэгтэй. Тэгэд хаяа найзаас их нямбай нэг найзтай. Тэрнээс ном авахаараа уншиж чадахгүй нөгөө муухай болгочихгүй гээл. Тэгэл уншдیں۔ Би бол өөрөө тэр номд бол хамаг уншчихно. Тэгтээ тэр чинь урд цогцолно гэдэг жоохон хөөхт шүү дээ ямар. Намайг өнд хөдөлж харьцах хэрэгтэй гэж бодож байна. Ном хүн ер нь номыг дээдлэн эцэг ихэд хайрлаж дээдлэн хүнддэг шиг номыг хүний оюуны бүтээл гэдгээр нь хүнд одоо хайрлаж ариг гамтай хандах ёстой гэж ойлгодог. Дэндүү илбэг болохоор бас үн цэн буураад идэх юм болов. Дээр үеийн зохиолч гэхээр үнэн агуу санагддаг байсан баг. Эрхэм хандах ёстой. Номыг сайхан бүтээх ёстой. Мэдээж ном гэдэг зөвхөн гадна хавтас хэлбэр биш, тийм ээ. Доторх агуулга гэдэг нь хамгийн чухал гэдгийг мэддэг байх ёстой, тийм ээ. Тэгэхээр зөвхөн одоо гоё цэвэрхэн гамтай хадгалахаас гадна доторх агуулгад нь маш хүндэтгэлтэй хандах ёстой гэж үздэг бай. Сайн ном, сайхан сэтгэл хоёрт ертөнцийн диваажин хуржээ гэж хэлэх дуртай би. Тэгэхээр ном бол өөрөө соёлыг тээж явж байгаа. Тэр соёлыг тээж яваа, тэр соёлтой нөхөртэй бид соёлтой харьцах ёстой л гэж боддог. Номын соёл гэдэг хувь хүнд ер нь энэ дэлхийн нийтийн хүн төрөлхтний явж байгаа зам мөр тэрэнд л ер нь ном гэдэг чинь өөрөө асар их нөлөөлсөн. Ном гэдэг чинь энэ хүн төрөлхтүүс бий болсон урлаг соёлын хамгийн анхдагч чинь. Тийм ээ? Домог туйлс гэл эхлээлээ ингээл явцсан. Тийм учраас номын соёл гэдэг хувь хүн өөрөө бий бол хүн төрөлхтөнд энэ зэндаанд хүрэх энэ бүх зүйлд бол онцгой гав явуулсан. Соёлын үнд өв. Гэхдээ яг цаг хугацаа өөрөө маш их үнэтэй болсон учраас гарч байгаа юм болгоныг бас шүүрч аваад унших боломжгүй. Бас нэг ер нь манай улсад ч гэсэн цензургүй их хэвлэгддэг болсон учраас бүгдийг аваад унших үнэндээ бас төвөгтэй. Би өөрийнхөө хувьд бол сонгодгуудыг унших ёстой. Дахин одоо боломж гарвал дахиад уншия гэж бодож байгаа. Уншигч байсан одоо үеийнхэн дурлаж уншиж байсан үеийнхаасаа одоо өөр ингээд эхлэн бичиж байгаа учраас зохиолыг бол арай өөр өнцгөөс нь бас харж уншдаг болчдөг юм байна. Тэр тойрог жоохон үеийн тойруулын орчин, дүрийн одоо дүрийг яаж гаргасан байх вэ? Магадгүй тэнд аль нь гол дүрийн юугаараа юу хэлэх гээд байгаа юм те би одоо арай ойлгоогүй орхисон юм биш байгаа энэ төр гэдэг ингээ уншиж байгаа байхгүй. Тэгээд тэр тухайн цаг нийгэм ер нь бол нэг судлах хэмжээнд уншина. Номын соёл гэдэг бол ерөөсөө л одоо
энэ ном гэдэг одоо нэг биет зүйл тийм үү. За биет зүйл чинь дотроо агуулгатай тэр агуулга гэдэг зүйл маань өөрөө хийсвэр зүйл тийм үү. За бид нэг одоо энэ ном гэдэг биет зүйлийг гартаа бариад уншина. Тэгээд уншаад хөтлөгдөөд явхаараа бидний өөр өөрийнхөө тэр зохиолыг мэдрээд тийм ээ өөр өөрийнхөө тэнд урган бодоо төсөөлөөд тийм ингээд явчихж байгаа учраас дотоод ертөнцийн бүр гадна харагдаж байгаа зөвхөн хоёр хавцсны дундах хідэн хуудаснасаа илүү цаашаага тийм илүү өргөн гүн гүнзгий ийм хязгаарлаж одоо тийм тоомлох боломжгүй тийм уудам ертөнцөл гэж төсөөлж байгаа. Хүн аливаа мэдээллийг нүдээр харж 90%-ийг нь одоо 90% мэдээллийг нүдээр харж авдаг тийм. Ном бол ертөнцийг харах цонх гэсэн энэ Горкийн афоризм бол хязгаарч өөрчлөгдөхгүй. Энэ бол одоо төгс тодорхойлт гэж би ойлгодог. Санал нэг байна. Ном бол тэр ертөнцийг харах цом мөн бөгөөд нэвт шувд харах өнцөг мөн. Тэгэхээр ямар ч ном уншсан бай тэрнээс яг өөрт хэрэгцээтэй гол мэдээлэл тогтвортой найдвартай ингээд түргэн шуурхаа олж авах. Өнөөдрийн уран зохиолыг анзаарч хахад ерөнхийдөө мэдлэг гэдэг зүйл, дээрээс нь мэдээлэл гэдэг зүйл, тэгээд дээрээс нь уран зохиол гэдэг зүйлд ерөөсө хизээч орхигдуулж болохгүй мэдрэмж гэдэг зүйл. Энэ гурвын цогцол өнөөдрийн уран зохиолын гол зүг нь болоод явж байгаа гэсэн үг. Уянга яруу их шиглэнт тэр сайхан монгол хэлийг уншуулж сургахаас нь өмнө бас тэр хэл заслын юмнуудыг их сайн олгох хэрэгтэй байна. Тэгээд нөгөө хэлн оролцолдод болохгүй болохоор хүүхэд угаасаа унших тийм автитан төрөхгүй байна. Болцсон уу? За ашгүй дээ. За нэрчи. Номыг шимтэгч эрхэм ах бай та. Уншихаа болвол сэтгэхээ болно. Сэтгэхээ болвол хөгжил зогсно хэмээсэн онч үгийг сэтгэлдээ тунгаан. Хязгааргүй мэдлэгийн гүнд шумбаг их аялалд гараарай. Ном бол ертөнцийг харах цонх мөн.